Сайн байцгаана уу? Доктор подкастын өнөөдрийн дугаараар сонгодоо эмнэлгийн чих хамар хоолой эмч Бэмчмэг эмч минь оролцож байна. За өнөөдөр бит хоёр одоо сонсголын асуудлаар эхлээд ярих гэж байна. Дараа нь мэдээж хамар олон хоолойтой асуудлуудаар ярилцсанаа. За тэгэхээр сүүлийн үед залуучууд бүгдээрээ чихвч зүүдэг болчихсон. Том жижиг янз бүрээр нь одоо зүүж байна. Энэ маань одоо ирээдүйн хүүхдүүдийн одоо чихвч зүүж байгаа хүмүүсийн сонсголд юу н хэр нөлөөлөх вэ? Яг нөгөө таарсан төвшөнд нь зөөгөх юм бол асуудалгүй юу? Өдөр болгон зөөгч юу муу нөлөө байна уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийтдээ 466 сая хүнийг сонсгол бууралттай гэж үздэг. Тэгэхээр сонсгол бууралт үүсгэж байгаа шалтгаануудын яа харахгүй нэг шалтгаан бол чихвчний хэрэглээ байдаг. Тэгээ сүүлийн үед маань залуучууд их хэмжээд ерөнхийдөө л түгээмэл чихвчийг хэрэглэдэг болчих. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энийг хэрэглэн дээр бас зөвлөмж өгсөн байна. Чихвчийг нөгөө волюм чанга сулын хэмжээ нөгөө хэмжихний дээр волюм нэг 60-60-ын дөрөв гэдгийг барьдаг. 60 минутын хугацаанд 60 децибелээс илүүгүй хэмжээнд сонсох ёстой. 60-аас дээшэл байх юм бол сонсголт хортон нөлөө үзүүлдэг гэл зарим хүмүүсийн нөгөө гар утсанд нөгөө юунд ухаалаг цаганд мэдээлэл ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр яагаад ингэж юм гэхээр хитрхи их дуу чимээний ачаал нь сонсголын мэдрэлт асуудал үүсгэж эхэлждэг. Тэгэхээр одоохондоо бол ингээд хэрэгжилж байгаа нь өөрт юм мэддэхгүй байгаа ч гэсэн ирээдүйд сонсгол буурах болж байна. Тэгэхээр ерөнхийдөө 60 минут сонсчоод ер нь төр зөөр ядаж амраах хэрэгтэй юм тийм. Өдөрт нийт хугацаа 60 минут юм уу? 60-60-ын дөрөвд нэг удаа сонсохдоо 60 минутын хугацаанд нэг цагийн хугацаанд гэсэн үг. Хамгийн нөө боломжтой хөлбөрийг тэгж гаргаж өгсөн. За нэг нүд муудахаар нөгөө нүд дагаж мууддаг гэдэг. Чихний хувьд нэг чихний сонсгол одоо муудчлаа гэхэд нөгөө чих нь дагаж бас муудах тохиолдол байдгүй юу? Ер нь хэрэгэлдэг бай. Ер нь одоо хоёр талын чихний хингэрэг нэгтлэн бүтэн нэгтлэн цоорхоо байж байна. Тэгэхэд нэгтлийн хингэрэгний цоорхлын улмаас дунд чихний архаг өргөсөл олон удаагийн давтамжтай үүсгэх юм бол сонсгол өрөө дамжуулах хэлбэрээр суулгаж эхэлж байгаа. Тэгэхээр нэгтлийн чих муудахад нөгөө талын чих ингээд сонсгол аажимдаа муудаж байгаа. Нөгөө талын чих бас муудах магадaltaй. Тэгэхээр хэдий чиний эрт арга хэмжээ авна, хэдий чиний өөрийнхөө байгаа сонсголыг нэгдүгээрт авч үлдчих. Хоёрдугаар гэх юм бол дахиж тэр өрөвсөлт өвчнөөс сэргийлэх боломжтой. За тэгээд энэ хингэрэг хоёр талдаа хоёулаа цоорцсон ч байж болно. Нэг нь ингээд дамжуулах хэлбэрээр муудаж хат нөгөөд нь мэтрхэн гаралтай бас муудаж байна. Тэгэхээр сонсгол чих муудаад байгаа сонсгох үйл ажиллагаа муудаад байгаа явцыг бид нэр дамжуулах хэлбэрээр нь үйл ажиллагааны гаралтай байна уу? Эсвэл бол мэдрэлийн гаралтай байна уу гэдгийг тогтооно. За тэгэхээр монголчуудын хувьд одоо та олон жилийн эмчээсний хувьд одоо чихний сонсгол муудах асуудал ямар хүмүүст илүү их гарч ийн вэ? Энэс одоо урьдчилан сэргийлэх ямар боломжууд байх боломжтой вэ? Одоо нийтлэг тохиолддог шалтгаанууд нь. За ер нь бол нөгөө хамар дайвар хүндийн өрөвслийг бага наснаасаа илүү бага наснда олон давтамжтай өвдснөөс болоод дунд чихний өрөвсөл шүүдэт өрөвсөл нь хүндрээд хингэрэг цоороод удаа хугацаатай эмчилгээгүй явснаас ямар нэгэн байдлаар ханиа томны хүндрэлч өөрөө эргээд тайвар хүндийн өрсөл болон дунд чихний өрслийг үүсгэж байгаа. Тэгэхээр амьсгалын дэд замын халдварыг дутуу эмчилснээс тэгэд шинж тэмдэг дөнгөж дарагдангуут эмийн эмчилгээг орхисноос ч юм энэ өрсөлт өвчнүүд нь таамжраад давтагдах боломжтой. Тэгэхээр эмийн эмчилгээ, мэрэгжлийн эмчит хандах нь хамгийн чухал. Тэгэхээр түрүүн та хэлсэн шүү дээ нөгөө чихний сонсгол нөлөөлдөг одоо тийм эмнүүд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр тэр нь одоо Монголд байдаг элбэг одоо хүмүүс элбэг хэрэглэдэг эмнүүд гэж байгаа юу? Чихэнд хортой антибиотикууд гэж байна. Бас дээрэс нь гормончлээ янз бүрийн нөгөө нэг энэ сүлжээний бүтээгдэхүүн гэж нэрлэх юм уу? Тиймэрхүү бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр чихэнд хортой антибиотикууд гэдэг нь удаан хугацаатай антибиотик эмчилгээ хэрэглээд ирэнгүүт сонсголын мэдрэлийг алдагдуулдаг тийм антибиотик бас байна. Жишээ нь бидний хамгийн түгээмэл хэрэгэлдэг антибиотикуудыг ингээд нэр заагаад хэрэглэхээр хүмүүс бүр хитрхийг цочирдож байгаа. Тэгэхээр мэрэгжлийн эмчээс тохирох тунгаараа тохирогцсон хугацаанд л сонсголын мэдрэл эргээд сэргийгдэхгүй гэмтдэг учраас. Тэгэхээр бас антибиотик хамаагүй удаан хугацаатай дур мэдэж хэрэглэж болохгүй нөх нь шүү дээ. Чихний сонсгол муудах муу нөлөө давхар үзүүлдэг юм тий. Чихний сонсгол муудаж байгаа хэд хэдэн түгээмэл шалтгаануудын нэг нь бол ялцчих антибиотик хэрэглэл. 21 хоног бүр удаан хугацаанд уртцсан үйлчилгээтэй антибиотик юм уу. Тэгээ энэ өөр бас тухайн нэг бие махбодоос л болж байгаа. Тэрийг ингээ хүлээж авч байгаа байдал харилцаа адилгүй. Манайхны хувьд одоо ямар насны хүмүүстээр хөвчлэн чихний сонсгол асуудалтай болж ирдэг. Бид нар ер нь бол
төсөөлөхдөө за хөвчрүүд ер нь бол ингээд хүмүүсийн сонсголмууд юм байна гэж ойлголт байгаад байгаа ш. Тэгэхээр энэ одоо залуужж байгаа тийм шинж тэмдэг ч юм уу байгаа юу, эсвэл ер нь л өвшөө хүмүүсийн л сонсгол муудаад байна уу? Тэгээ хөвчрүүд одоо сонсголоо муудуулахгүй тул одоо залуугаасаа урьсан сэргийлэх ямар арга хэмжээнд авах боломжтой вэ? Сонсгол бууралтын шалтгааныг ерөөсөө төрөлхийн болон олдмол гэж авч үзэж байна. Тэгэхээр төрөлхийн шалтгаан эхийн эвлэгээс төрөхдөө сонсгол бууралттай төрлийн сонсголгүй төрж болно. Олдмол гэдэг нь болохоор бидний нөгөө төрөний хэлсэн шалтгаанууд байж болно. Эдгээр шалтгаануудын 60% хувь хүнээс хамаардаг. Жишээ нь бид нэр чихвчний хэрэглэнээр анхаарах нь байна. Хингэрэг цоорхой бол тэрийг нөхүүлэх мэдцлийн асуудлыг ярилцах нь байна. Хамар тайвар хөндийн асуудал байх юм бол тэрийг тодорхой хугацаанд эмчийнхаа зааврын дагуу яг тохирсон имээ тунгаар нь хэрэглэх нь. Тэгээд дэрэс нь энэ гинтийн ославаарууд. Тэгэхээр хингэр нөхөх дээр бол та тэр хингэр нөхөх бисэл хийж байгаа тий. Заавал одоо энэ твтэж хийх юм уу, эсвэл зүгээр өдрөөр очиод хингэрийн нөхүүлэл гарчдаг болсон юм уу? Одоо сүүлийн үед ямар технологи хэрэглэж байгаа вэ ер нь? Хингэрэг нөхөх мэдцлийг манай дээр хийж байгаа. Энэ өөрөө сонсгол бууралтынхаа төвшнгөөс хамаарат энэ боломжтой хувилбарууд манайхыг явж байгаа. Хингэрэг нөхснөөр нэгдүгээр сонсгол бууралтанд дахиж дамжирахгүй. Хоёрдугаарт гэх юм бол дахин нөгөө эдэтэй өрөвсөл давтагдахгүй гэсэн үг. За хингэрэг нөхөх хагалгааг хэсэг юм болоо ерөнхий мэдээ алдуулттай хийж болно. Тэгээ сонсгол бууралтын түвшин ямар байна гэдэг нь нөхөх боломж нь хэрвээ сэргэх магадлал нь ямар вэ гэдэг нь үйл ажиллагааны хувьд эхлээсэн тодорхойлох хэрэгтэй. Бүтцийн үед ингээ хараад хингэрэг цоорхойгоо тодорхой байдаг. Тэгэд энийг сонсгол бууралтын түвшин өөрөө аль түвшинд байна вэ гэдэг нь иргэд сэргээгдэх боломж байна уу гэдгийг харж байгаа. Ер нь бол ингээ хингэрэг цоорхой байгаад сонсгол сэргээх эсэх асуудлаас хамаарахгүйгээр хингэргээ бүтэн байлгах юм бол дамжуулах хэлбэрийн сонсгол буудалтаа сэргийлэхээс гадна эдэтэй өргөслийн давтамж. Тэгээд дээрэс нь эдэтэй өргөсөл хэрвээ хүндрэх юм бол тархитлоотой орхон, гавлын зугаа, чангараас зугаа хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой. Хингэргээ цоорчсыг одоо хүмүүс мэдгүй яваад байх боломжтой юу ер нь? Чи одоо хингэрэг цоолнод шууд л одоо сонсголгүй болчихдоггүй юм уу? Ер нь бол хингэрэг цоорхой байна гэдэг нь дамжуулах хэлбэрээр сонсгол муудаж эхэлж байна л гэсэн. За цоорхой хингэрэгтэй байгаад байна гэдэг булга гарч мэддэг. Сонсгол ерөөхдөө ааж муудаад хүмүүс ер нь нэг чихээ ингэж тавьж ярьдаг болчлоо, нэг утсаа нэг талтаа барьж ярьдаг болчлоо гэдэг зөвөрлөлт. За тэгээд дээрэс нь нөгөө чихэндээ ус оруулах юм уу, эсвэл усан цэлэх юм уу? Энэ тохиолдолд чихнээс эдэтэй өргөсөл гарч болно. Эсвэл хамар удаа хугацаатай битүүрх юм уу? Амьсгалын дээд замын халдвар улмаас чихнээс эдэтэй өргөсөл гарч болно. Эсвэл удаа хугацаатай нойргүй явах юм уу? Дархлаас улархаар чихнээс булга гарлаа гэх шалтгаанууд нөрөө хингэрэг цоорхой ижил булга гарч. За чихвэлээ ярьсных бас нэг сонирхолтой асуулт асуумаар санагдлаа. Онгоцонд яг чихэн өвддөг хүмүүс гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрний одоо шалтгаан нь юу юм бол зарим хүмүүсийн чихэн бүр үнэхээр өвдөд онгоцон цогоос салширдаг. Бас ялангуяа бага насны хүмүүс бас онгоцоор яг чихэн өвдөд уйлаад идэг. Тэгэхээр энэ дээр ямар хүмүүс нь тэгэж өвдөд идэм болоо урьсан сэргийлэх боломж гэж байна уу ер нь өвдөлтөөс нь? Энэ хингэрэг энэ өөр анатомийнхаа бүтцийн үед хамар хоолой чих бол өөртөө холбоотой зохицуул ажиллагаа болж байгаа. За тэгэд чихийг хамартай холбосон юм сонсголын гуурс гэж байдаг. Хингэрэг хүртэл ингээд бүтэн байгаа боловч хингэрэгний цаана ингээд хингэрэг хүртэл ингээд бүтцийн үед бид нар харчиж болж байгаа. Хингэрэгний цаана хөндий зэвгээд хингэрэг хөндий өөрөө хэлбэлцэх нөхцөлийг бүрдүүлэхээс гадна ийм сөрөг даралттай байждаг. Онгоц нисээ дэрэнгүүт агаарын даралт өөрчлөгдөд энэ сөрөг даралт руу энэ хамартай холбогдож байгаа гуурсаар энэ агаарын даралт ингэж түлхэж байгаа юм шиг мэдрэмж төрөх нь хүнд ийм таг мэдрэмж төрөлөд. Зарим хүн энийг илүү их мэдэргээр хүлээж авдаг. За тэгэл зарим нөгөө онгоцон сууж хат богт ажиллаж болно, намаа ангааж болно гэдэг зөвлөгөөнүүд өгдөг. Тухайн үед ийм шинж тэмдэг байдлаар илэрдэг. Гэхдээ одоо энэ сүүлийн үед энэ хүмүүс нөгөө манад хандж байгаа бас нэг асуудал юу гэх юм бол халуун оронд очиод ингээл нөгөө усан цэлээл тодорхой хэмжээгээр хамар залгуурын өвчнөд байжгаад эргээд нөгөө нисэх хугацаа болчдөг. Тэнгууд нөгөө онгоцонд нисээд ирэнгүүт агаарын даралт өөрчлөгдөд тэр сонсголын гуурсаараа дамжаад нөгөө чихний халдвар үүсэх боломжтой. Сонсголын гуурс нь өөрөө өргөсчж болно гэсэн үг. Тэгэхээр ер нь онгоцонд нисэх гэж байгаа хэрвээ төлөвлөсөн бол амьсгалын дээд замын халдвараа эмчилжүүлсэн. За ялангуяа нөгөө бага насны хүүхдүүдэд ханиа том хүрээ ялэрэнгүүтээ чих нь өвдөөл эхэлдэг шүү дээ.
Тэгэхээр энэ нөр анатомийнхаа бүтцтэй холбоотойгоор сонсголын гурс гэдэг юм богинохон бөгөөд өргөн байгаа учраас энэ халдварыг ишээ хурдан дамж чаддаг. Тэгээ олон давтамжтай өвдөд байна л гэсэн үг. Тэгэхээр халуун оронд одоо maaч өвөл болохоор бүгдээрээ л нэг далаараа явдаг болоод байна шүү дээ. Тэгэхээр тэнд хүүхдүүд бол маш их хэмжээгээр өдөр шинэгүй усанд орж байгаа. Тэгээ магадгүй чихрээгүй ус оруулчаад тэр нь удачаар одоо өрөвсөд онгоцон явахаар илүү өвднө гэж ойлгож болох уу? Яг чихний суг руу ус оруулна гэдэг ойлголт бас байна. Ерөн сэлдэг хүмүүст болон эсвэл нөгөө хамраа буруу техникээр угаадаг тохиолдолд сонсголын гурсаар дамжаад чихнийхээ хингэрэгний цаана өхөндий зээрөө ус татчих боломжтой. Тэгэхээр бид нөгөө нэг Swimmer's Ear syndrome гэж бас байна. Амаа одоо нөгөө сонсгол буралттай чих угаад хамар угааж явах явцдаа амьсгалаа татчих юм бол сонсголын гурс угаацдаг. Тэгэхээр энэ зөв техникийг дадлуулах зорилготойгоор ийм 1 минутын видео бичлэгүүд хасаггүй байдаг. Хамраа угаахтаа нэгдүгээр анхаарах нь нийтээ холбоотойгоор. Хоёрдугаар гэх юм бол усанд сэлж байгаа тохиолдолд нөгөө плаг хамгаалалтаа зөвхөөс гадна усанд сэлээд нөгөө ус амаараа залхих явцдаа амьсгал татчих юм бол бас чих рүү сонсголын гурс өргөсөх боломжтой. Тэгэхээр одоо тэр юунд онгоцонд явахаар чихэн өвдөж байгаа хүмүүс тэр яг тийм нэг нь гэсэн тийм яг тусгай зөвлөгөө бол байхгүй юм. Тухайн хүний биеийн онцлогоос болж өгж болох юм тий. Тийм. Ер нь бол нөгөө агаарын даралтын өөрчлөлтийн зөрүү гараад ингээд сөрөг даралт байгаад байна шүү дээ. Тэр барьж байгаа хэсэг. Тэгэхээр тэр даралт нь ингэж түлхэгтэй дамшин мэдрэмж төрж байгаа. Тэр тохиолдолд нэг амаа хагасан гах ч юм уу, богц ажиллах ч юм уу, иймэрхүү байдлаар тэр нэг эвгүй мэдрэмжийг багасгаж болно. Түүнээс бол тэр ингээд байнгын өвдөлт өгөхгүй. Зарим хүндэгтэй нэг өөрийн онцлогоос шалтгаалж, зарим бол одоо онгоцонд ниснээс хойш энэ өвдөлт нь байгаад байна гэдэг явждаг, үзүүлдэг. Бас ханиадтай үед онгоцоор нисчихэр яалтчгүй яг чих өвддөг юм л шүү дээ. Би бас өөрөө их тэгжсэн. Зүгээр үед минь ерөөс өвддөг байхгүй. Нэг удаа яг ханиадтай үед онгоцоор нисчихсэн чинь бүр хатгаж өвдөд баларсан. Яг нөгөө амьсгалын дээд замын өргөсөл байгаа тохиолдолд агарын дарт өөрчлөлтөд ирэнгүүт нөгөө сонсголын гурсаар чих рүү халдвар дамжих магадлал нь илүү өндөрсөн. Тэгэхээр одоо нөгөө онгоцоор аялал зөрчдөг үеийн зөндөө байгаа. Тэгээ энэ тал дээр бас хүүхдүүдтэй насан турш хүмүүс ч гэсэн өөртөө амьсгалын дээд замын өргөслөө эмчилчээд эсвэл энэс сэргийлэхийн тулд ямар нэгэн байдлаар битүү биш эмийнхээ амжилтыг аваад явуулах зүгээр. Тэгээд энэ тохиолдолд бас хүмүүс өөртөө урьдчилан сэргийлээд би одоо ингээд утгагүй онгоцоор сэргийлэх зорилгоор үзүүлдэг. Яг л халдвартай үедээ нисэл яах юм бол улам хүндрэх магадлалыг илүү их нэмэгдүүлж байна. Тийм ээ. Чих хатгаж өвдгөрч өстэй амар өвддөг шүү дээ. Чих өөрөө мэдрэлжүүлэлт маш сайт. Тийм. Тэгээд тэн дээр бол өвчин намдаах эмэрл тэр өвчин намдаах уу? Одоо яг богино хугацаанд чих ингээл амар хатгаж өвдөж явахад манайхан ч нэг шарт тус төрхөөл бас илж мэлээд идэв. Тэр юу нэр нөлөөтэй тийм бол эсвэл ингээ гараа үржээд ингээ юм халуун жин тавьж яриад идэг. Яг тэрийг би бол ерөөхдөө нүг хэсэг газрын тусаа хэмжээг сайжруулад нэг юм дулааны үйлчлэл үзүүлж байгаа болов гэж боддог. Яг ерөөхдөө хурц зөрсөл ямар ч хүчний үе шит гэдэг юм байна. Яг хурц зөрсөлтөө дөнгөж эхэлж байгаа тохиолдолд эдэлцэн байгаа ч юм уу тэр тохиолдолд дулааны үйлчлэл үзүүлээд улам сэтрэн гэсэн. Яг ийм шар тусааснараа ч юм уу хингэргийн үйл ажиллагаа юм уу сонсголын гурсны үйл ажиллагаа нөлөөлөх боломж байхгүй. Тэр мэрэгжлийн эмчт хандаад яг цохих үе шатныхын эмчилгээг авах хэрэгтэй. Гадагшаа үнэхээр ингээд зүлхийгээд шинний төвшин үүссэн байгаа тохиолдолд хингэргэн дээр зүсэлт хийж гадагшаа тэр 5 мэдрэмжийг багасгах зорилготой вис ажилбар хийж байна. Ер нь эхний ээлжинд ингээд өрсөд эхэлсэн байгаа тохиолдолд зөөр дээр нь тулгуурлаад эмийн эмчилгээ. Тэгэхээр бас нэг хүмүүсийн тийм ам данцсан яриад шүү дээ. Хүүхдийн чих өвдчих юм бол ингээд шарттай хөнгөр бүгэлчхөө. Хуцаар нисгэж байгаа ч юм уу эсвэл бас шарттай хөнгөр бүгэлчих гэлээ. Тэр бол тэгвэл ямар нэгэн тийм юу гүйл юм бэ те. Ерөнхийдөө нүүн эмчилгээний стандартад одоо батлагтаад нотлогдоод энэ бол шаардтай найдвартай гэсэн байхгүй. Шаардтай хөнгөр бүглөөд ерөөдөө тэр агарын даралтанд нөлөөлөх боломж байхгүй. Чих хамар хоолой гэдэг мэдээж холбоотой. За сүүлийн үед одоо өвөл хоолой өвддгүү хүн гэж хоор боллоо. Тэр энэ хоолой ингээд тогтмол өвдөөд яваад байхад асуудалгүй юу? Хүмүүс чинь бас за гадуур ханиад том их байна. Ер нь хоолой өвдчих магадгүй л урдчлал давсны уусамлаар ингээд зайлаад идэг. Гэхдээ энэ нь одоо яг тийм урсан сэргийлэх арга болж чаддгүй. Эсвэл бас сөрөг нөлөө байд юм болоо байгаа гэж хамар хоолойгоо зайлах нь. Ямар ч өвчин эмгэг альбаа өвчин эмгэгийн эмчилгээ болон авж байгаа арга хэмжээ бүгдээрээ цаг хугацаатай
дээрээс нь тухайны насны онцлогт тохирсон байх ёстой. Жишээ нь хоолой залхуу, хамар хоолой залхуур гэдэг бол гадаад орчны тав нөлөөг хүлээж авч байгаа амьсгалын агаан шатны нэгж. Тэр энд ингээд тодорхой хэмжээгээр хариу урлууд үзүүлэлт байна л гэсэн үг. Жишээ нь бид нар энэ ковид гээл хяналтгүйгээр давсны усмал болон содын усмалаар зайлаад зарим хүмүүс бүр үжилгүүжүүлдэг, халдваргүйжүүлдэг усмалаар ингээд тогтмол зайлаад байгаа нь эргээд амны хүндэд байгаа бичил орчинг алдагдуулж эхэлж байна. Энэ нь өөрөө хоёр төгчөөр ялангуяа настай хүмүүсийн хувьд чигшүүлэх үйл ажиллагаа алдагдсантай холбоотой хоолой хатах, хоолой дээр таагүй мэдрэмж төрөх тийм шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээнд эмийн эмчилгээ юм уу ямар нэгэн байдлаар уусмалаар зайлж байгаа тохиолдолд мэрэгжлийн эмчээс заавал асуух ёстой. Тэгээ бид нар яагаад ингэж олон давтамжтай залгуур хоолой өргөсөд хамар тайврын өргөсөл болоод байна гэхээр бидний нөгөө ахуйн дэглэм хоолой гэдэг бол зөвхөн амны хүндэд байгаа хоёр гүйсэн булчирхаас бүх юм шилтгаалж байгаа биш. Залгуур гэж байна, багалзуур хоолой гэж байна, доошоо яваад дууны хөвч цагаан мөрс хоолой гэж хэлж байгаа. Тэгэхээр эдгээр дээр байгаа тэр таагүй нөлөөд хариу үзүүлж байгаа хэсэг нь зөвхөн гүйсэн булчирхаа биш. Гүйсэн булчирхааг бид нэр яагаад сүүлийн үед ослоод байна гэхээр гүйсэн булчирхаа гэдэг нь эдээтэй өрөсөл нь хүндрээд ирэхээрээ амь насанд аюултай байдлыг үүсгээд буглаа гэдэг юм өөрөө голтын өрөсөл, хүзүүний өрөсөл цаашлаад амь насанд аюултай байдлыг үүсгээд байгаа юм. Тэгэхээр энэ дээр бид нэр өөртөө энэ гүйсэн булчирхаа дээр хэрвээ асуудал үүсээд хурц өрөсөл үүсэж байгаа тохиолдолд тэндээс бид нар нянгийн өсвөрлөх шинжилгээ авч үзэх хэрэгтэй. Энэ ингийн төрөгчний нь ямар нэртэй үүсгэж байна? Энэ үүсгэж нь ямар эмчилгээнд үр дүнтэй вэ гэдгийг харна. Гэхдээ энэ гүйсэн булчирхаа хурц өрөвсөл нь хүн болгон буглаа үүсвэхгүй. Буглаагаар хүндэрж байгаа тохиолдолд бид нэр ерөөхдөө бяцлалын асуудал хэрэгдэнэ. За тэгээ амны хүндэд энэ гүйсэн булчирхаагаас гадна шүд байна, буйл байна, завж байна. За эдгээр мэн бүгдээрээ ингээд салстаар хүчигдэж байгаа. Эдгээрийн бүгдээрнгийнх нь орчны тэнцвэртэй харьцаа, эдгээрт гарч байгаа өвчин эмгүүд нь бие биенийг нөхцөлдүүлээд явждаг гэсэн үг. Тэгэхээр одоо ханиад их вэ ам хоолойгоо ер нь давсны усмалаар байнга зайлж игээл тэгэд очих нь бас буруу юм биш үү? Орчингийн байхгүй болгоод ерөөхдөө өөрчлөж чинь гэсэн үг бол чинь тий. Яг давсны усмал юм уу, содын усмалаар удаан зайлах нь хатан гэршилт өөрчлөлтийг бий болгодог. Ямар ч зайлдаг усмал давсных ч бай, содных ч бай, халдваргүйжүүлдэг усмалууд ч бай бүгдээрээ хугацаатай л хэрэгтэй. Яг тухайн шинж тэмдэг дарагдангууд өөрөө солигдчих юм уу, эсвэл нэг хэд хоногийн завсралгаатай ч юм тиймэрхүү байна. Тэгээд тэр тухайн хүний амьдарч байгаа орчин, тухайн хүний нас, хүүс, тэгээд гадаад орчинтой харьцаж байгаа тэр ажил орчны нөхцөл гэдэг бол аягүй чухал. Тэгэхээр бид нар яг нийтлэгээрээ нэг ойлголтод захирагдаад явах ямар ч боломжтой байхгүй. За тэгэхээр хоолойтой холбоотой за хоолоо өрөвсөхөөс гадна одоо хоолойноос ингээ байнга шар будаа шиг юм гардаг хүмүүс байдаг шээ тий. Энэ бол бас нэг өөр төрлийн хоолойны өвчин нөө. Энэ тохиолдолд эмчилгээ яаж хийгдэх вэ? Бас ийм чулуу гардаг хүмүүс амьсгал нь муухай өнөртэй болчдөг тий. Тэгнээс яаж урьдчилан сэргийлэх вэ юм? За гүйсэн булчирхайн зөвхөн өрөвсөлт өвчин үүсгэхээс гадна гүйсэн булчирхайн өөрийнх нь анатомийн бүтц гэж юм үзэх хэрэгтэй. Гүйсэн булчирхай гэдэг нь ингээ шүүрл хялгаруулдаг крефт цоргонуудтай. Тэр нь ингээ зарим хүнд өргөн гүнзгий байдаг. За тэрлүү нь ерөөхдөө эктопик голомт буюу шохоцсон голомт үүсгээд байгаа бид нар гүйсэн булчирхайн чулуу буюу тонсил стон гэж нэрлэж байгаа. За энэний сөрөг тал нь гэвэл амнаас өнөр гарах боломжтой. Удаан хугацаатай гүйсэн булчирхайны хонхорхоод байршаад бийжээд нэлийн хатуураад тэрхээрээ хоол ундны үлдэгдэлтэй хуримтлагдаад ингээд нэлийн удаан хугацаанд байгаад тэрхээрээ үнэр оруулдаг. Тэгэхээр энийг бол ингээд нэг нэгээр нь түүгээд аваад бол тийм эргээд нөгөө анатомийн бүтцэн ингээд нөхцсөн байгаа тохиолдолд бол үр дүн багхгүй. За энэ байлаа гэд нэгдүгürt халуурлахгүй. Бид нэр энэ тохиолдолд бол ямар эмийн эмчилгээ хийх вэ гэхээс илүү яаж сэргийлэх вэ гэдэлж байна. Амны үндэд байгаад байгаа энэ гүйсэн булчирхайн чулуунууд нь ямар нэгэн байдлаар бактерийн гаралтай юм уу, вирусын гаралтай биш учраас бид нэр эмийн эмчилгээ хийгээд үр дүн багхгүй. Амны үндийн ариун цэвэр дээр анхаарна, тэр шүдний өвчлөл дээр анхаарна. Тэг тогтмол энэ нөгөө хоолой гүйсэн булчирхай дээр энэ хоол ундны үлдэгдэл үүсгээс удаан хугацаатай хуримтлагдахаас зайлсхийхин тулд ам зайлж болно. Гэтэ ам зайлахтаа бол би яг ийм халтургүйжүүлдэг, үжилгүйжүүлэх усмал хэлцүүлэх боломжгүй. Амны хүндийнхөө өөрийнхөө орчиндөө нөлөөлөх үс юм хоёр төгчөөр асуудлаа үүсгэж идэг. Энэ нүрээ бүрэн гүйц шийдэх боломжтой гэсэн үг бол биш.
хамрын цацтааны одоо хамааралтай болчихсон хүмүүс маш их байдаг тий. 100 даалгын үйлдэх ч юм уу эсвэл өвөлийн утаанаас болоод ч юм уу хамар байнга битүүрдэг. Тэгэхээр энэ хамрын цацтаа чинь яг одоо байнга ингээд тусаагаад яваад хахад сөрөг нөлөө гэж байна. Эсвэл ингээд угаасаа битүүрүүд байгаа юм хамрын цацчил одоо онгойлохоос байхгүй юу? Хамрын цэцлэгний хэрэглээ нь болохоор хүнд өөрт хэрэглэхэд айгүй тийм ямар нэгэн орчин шаардахгүй. Тэгээд дээрэс нь одоо нэг заавал ингээ бүлэвсээр даруулна, хоолны дараа уун энэ гэсэн юм шаардахгүйгээр шууд хэрэглэж боломжтой учраас хүмүүс айгүй дураараа хэрэглэж байгаа. Дураараа гэх юм уу эмчийн залтгүйгээр өөртөө хэрэглэж байгаа. Дур мэдэн тэгээ эмийн сангаас очиод дурынхаа цэцлэгийг авна. Хамрын цэцлэг хэрэглэнгүүт ерөөхдөө хөвчлэн суд цагшаагтай цэцлэгүүд нь тодорхой хэмжээнд том орон зай үүсгээлэнгүүт суд цагшаагчингууд самлтгны суд цагшаал ирэхээр хамраар илүү их агаар ороод илүү хүнд таатай мэдрэмж төрүүлээд байгаа нь энэ өөрөө хэрэглэх боломжтой байна гэдэг ийм ойлголт төрүүлээд ямар нэгэн цаг хугацаанаас хамаарахгүйгээр хүнтэй юм ярьж байхдаа ч юм уу олон давтамжтай ингээд цацлага хэрэглээд байдаг. Тэгэхээр цацлагыг ингээд байнга хэрэглээд энэ хэвийн судсыг ингээд агшаагаад өөрийнх нь хэвийн антон физиологт ингээд нөлөөлөд байгаа юм бол мэдээж эргээд гаш нөлөө зөнд байна. Нэгдүгээрт хамард мах ургаж болж байна. Хамрын судсууд агшаадснаар толгой өвдөлт үүсч болж байна. Хоолой хатж болж байна. Гаж нөлөө маш ихтэй. Тэгээ бид нар өөртөө тэр том орон зайг ингээд авах гэдэг нөгөө донтоод байна. Хамрынхаа цэцлэгандаа би донтчлоо гэлээ. За өнөөдрийн подкаст манд оролцож сонирхолтой мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та нарт ч ажил амжилт хүсье.